Бид нар бол parent үсгээд за ингээд холбогдсон байж байгаа тийм. Ингээд холбогдсон байж байгаа. Энэ хоёр л яг адилхан шүү дээ. Ингээд холбогдсон нь бол яг адилхан. За одоо тэгвэл яаж expression үсэх вэ гэхлээр за энд дээд хэсэг гэж байна тийм ээ. Дээд хэсэг гэж байна. За энэ дээд хэсгийн бүгдээр rotation гараад ирчи. Доотлын хэсгийн ингээд бүгднгийнх нь rotation-уудыг гараад ирчи. За энэ rotation гэдэг чинь өөрөө нэг утга байж байгаа тийм. Тэр утга нь болохоор градусаар ингээд илэрхийлэгдэнэ. Яаж ирэх үү гэдэг. За эндээс ойлаа. Түлээ харъя. Эндээс харъя. За эндээс харъя дөө. Багш нөгөө дахиад шинээр эхэлж байгаа юм шиг болох гэж байна. Ингээд за ингээд галт хөрөлж. За энэ anchor буюу нөгөө энэ юугаа зангуугаа зүүн газараа байршуулах нь чухал шүү дээ, тий. Тэгээ ингээд за одоо ингээд энэний нөгөө rotation дээр энэ чинь нэг утга байж байгаа. Нэг утга. 21 градусаас нэмэх хасах градус руу гэдэг. За одоо бүгд энэ дээр layer дээрээ шинэ null layer гэдэг үсгэж байна. Null object. За энийг хамгийн дээдлэлд нь гаргаад за эхлээд бүгд энэ хоёр дахь роботой зүр нууч гэдэг. Жохон зэгцтэй харагдуулахын тулд. Тэгээ энэ юугаа хоёр хайрцаг бас төр зур нууч тэр гэж дараад. За одоо тэгэхээр энийг бас нууч гэдэг. За ингээд энэ layer-үүд болчихно. За тэнгуүтэ энэ нуулаа ингээд enter зарж байгаа нэг робот удирдлага гэдэг. За ингээд өччих. Робот удирдлага. За яах чинь ихлээр одоо эндээс effects-с дүүлээ. Effects and preset гэсэн хэсгээсээ аль эсвэл effect гэсэн менюнээс ялгаагүй адилхан байж болно. Энийг expression control гэсэн хэсэг болж байгаа. Expression control гэдгээс за angle control гэдгийг яваад за энэ дээр нэг ийм юм байгаа. Нөгөө effect-үүдийн талаар ерөнхий нэг хичээл дээр үзсэн шүү дээ. Expression control гэдэг нь ингээд удирдлага хийдэг зорилттой expression-уудыг холбогдох зорилттой маа гэдэг. Тэгэхээр 3D point гэх юм бол 3 хэмжээст за энэ дээр ингээд оруулаарч чинь 3 хэмжээст одоо point-ийн удирдлага хийж чинь. Жишээлбэл x, y, z буюу 3 тэнхлэг. Хэвтэй босоо тэгээ урагшаа хашаа гэсэн 3 тэнхлэг. Энэ бол ямар нэгэн байдлаар энэ дээр ямар ч эффект оруулахгүй. Зөвхөн энэ дээр нэг юм утгуудыг өөрчилдөг юмнууд оруулж ирж байгаа. Тэгээ энэ утгуудаа ямар нэгэн өөр юмны утгуудтай холбоод ашиглаж болно гэсэн. За тэгэхээр бид энэ дээр одоо энэ rotation гэдэг чинь өөрөө angle буюу gradus шүү дээ, тий. Тэдэн градусаар ингээ иргэн гэж байгаа. Тэдэн градусаар иргэн. Тэгэхээр эн чинь өөрөө gradus чинь angle control гэдэг бид нар оруулна гэсэн үг нэ. Одоо angle гэдэг чинь өөрөө өнцөг гэсэн үг, тий. Gradus. За ингээд энэ юунд орж за энэ буруу юм дээр орсон. Angle control-ыг эндээс бусдгаад энэ дээр орно шүү дээ. Энэ layer-ыг сонгоцсон байж тухайн layer дээр ч орж байгаа шүү дээ. Робот удирдлага гэсэн effect control гэсэн робот удирдлага гэх юм. Буруу юм дээр оруулчихвал байхгүй болчихно. За тэгээд энэ angle control гэсэн нэрийг бид өөрчилж болно. Дээр нь enter дараад за энийг дээд хэсэг гэдэг ч юм уу тий. За энийг мөр энтер гэдэг бид өөрсдийнхөө мэддгээр ингээд нэрлэж болно. Мөр. Тэгээ энэ гурвалжин дээр нараад энийг хаач. За нэг 0 гэдэг өгч. За Ctrl D гэдэг энийг duplicate хийж хувилах. Аль эсвэл энийг дахиж тавиад дахиад нэрийг өөрчилж болно. За энийг тохоо гэдэг өгч. Одоо duplicate хийгээд за энийг болохоор бугуй гэдэг өгч. Бугуй. За одоо яах вэ гэхээр бид нэр энэ дээдлийн энэ чинь мөр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тийм мөрний дээдлийн хөдөлгөөн. За энэ дээдлийн хөдөлгөөнийг бид нэр энэ удирдлагын эффектүүдээ бид нар энэ дээр гаргаж ирэхин тулд энэ гурвалжин дээр дараад эффектсээ нээгээд за тэгээ мөр гэдэг эффектээ нээгээд энэ англ гэсэн эффект энийг гаргаад ирчихнэ. За энийг жоохон их том харахын тулд энийг дээш төлчих. Одоо бид нар энэ мөрнийхөө мөрний хөдөлгөөн энэ хөдөлгөөнийг энэ утга руу холбох гээд байна гэсэн. Тэр яг хөвгтлэр энэ дээр бид нар keyboard-ноос alt тавчаад дарж байгаад энэ stopwatch буюу цаган дээр надад дараад өгч stopwatch дээр. Тэгмээд энэ дээр нэг юм код бичлэгс гараад. Тэгээ энэ одоохондоо энэ бичих юмнууд нь биднэрт бол хамаагүй нэг зүгээр ингээ арилгачих зүр зүр. Тэгээ энэ дээр дахиад parent холбодог юм холбоос байгаа. Parent.
нөгөө холбоос үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ холбоосоо болохоор ингээд татаад англ гэсэн энэ лугаа ингээд заагаад өгч. Энэ чинь мөр гэсэн эффектний англ нэг шүү дээ. Дахиад энэ чинь дотроо тохоо, бугуу гэдэг ингээд өөр байгаа. Гэхдээ бид нар мөр гэсний англ руу заагаад өгч байгаа. За одоо энэ дээр юу болж юм гэхэлэр энэ дээр энэ өөрөө expression pick whip буюу кодыг холбож өгөх тийм хэрэглүүр. Кодыг холбож өгөх. Нэг үндсэндээ энэний утгыг энэ дээр уншина гэдэг кодыг автоматар биднэрт бичиж өгж байгаа шүү. Бид нар энэ кодыг мэдэхгүй байх нь хамаагүй. Мэдэхгүй байх нь өнөөдөр бол биднэрт ерөөс хамаагүй код. Хамгийн гол нь энэ хэрэглүүр нь өөрөө ийшээгээ утгыг энэ дээр уншина гэдгийг л оруулж өгч байгаа. Ерөнхийдөө бол бид нар энэ parent-ийг эндээс ингээд татаа сонгоод байна гэдэг чинь энэ After Effects гэдэг програм чинь цаанаа ийм юм бичиж өгч байна л гэсэн. Одоо бидний нүдэнд энэ ил харагдахтаа ингэж харагдаж байна. Кодчлон. Програм ч өөрөө тэр чигээр код штэ. Тэгэхээр одоо бол бидний нүдэнд харагдах код нь харагдахтаа ингэж байгаа юм. After Effects бол объект хандлтад програм. Объект хандлтад гэдэг нь болохоор бүх хэсэг зис болгоно нэг объект болж авдаг. За жишээлбэл энэ өөрөө comp гэдэг объект. Бид ингээд нэг энэ robot arm clink гэсэн нэг юм comp байгаа штэ чинь тий. Бидний comp. Тэгвэл энэ нь өөрөө disk comp гэдэг юм объект ороод ирж байгаа. Энэ comp гэсэн үг. Энэ компны layer гэдэг нь өөрөө давхаргыг зааж байна. Тэгээ аль layer вэ гэхэлэр энэ робот удирдлага гэсэн энэ layer гэж заагаад өгч байна. Энэний эффектний мөр гэсэн эффектний англ гэдгийг энэ дээр ингээд хилээд нэг өгүүлбэрээр хилээд өгч байна. Тэнгууд одоо энэ rotation яах вэ гэхэлэр энэ composition дотроос робот удирдлага гэсэн энэ layer-ийн эффектийн мөрийн английг энэ дээр банга одоо энэ утгыг энэ дээр банга ирүүлнэ гэж байгаа. Үндсэндээ бид нар энийг банга энэ дээр ирхэл замын заагаад өгч чинь гэсэн. За одоо харъя. Одоо бид нар ийм ингээд бичиж өгсөн юм чинь хоосон газар дараад робот удирдлага аваад энэ одоо нэг англи гэснийг ингээд хөдөлгөөд үзье. Яаж юм? Хөдөлж байгаа зү тэ. Яасан гэхлээр мөр гэсэн англи гэсэн энэ утгыг кодчлоор энэ дээр авна гэдгийг нь хэлээд өгсөн. Бид энэ дээр parent ямар ч холбоос хийгээгүй шүү дээ. Ямар ч холбоос байхгүй. Гэхдээ зүгээр тэрийг дагнаа гэж хэлээд өгч байгаа юм. За одоо үүний дараа тухайн хэсгийг холбоё. Alt-A keyframe дээр нь дарлаа. Энийг очиад энэ тохооны англи руу зааж өгнө. Ингээд англи руу. За ингээд адилхан юм явж байгаад тохоо гэдэг англи болчихж байгаа юм. Бид нар одоо энийг ингээд ингэж болно. Одоо энийг ингээд copy хийж аваад copy тоод одоо энийг орцсон байгаа. За робот удирдлагыг харъя. Тохоо гэдэлж. За одоо бугуй гэдэг хэсэг байгаа тийм. Бугуйг холбохдоо бид нар энэ дээр одоо ингэж болно. Энийг ингээд copy хийж аваад энэ дээр Alt-А дарлаа. Энийг устгалаа. Энэ дээр орууллаа. Одоо энэ дээр юу гэж болох вэ гэхээр мэдээж disk comp энэ layer нь disk comp буюу энэ comp нь байх нь хэвээрээ. Тэгээ layer нь өөр робот удирдлага гэдэг layer буюу давхарга нь хэвээрээ. Effect-нээс зөвхөн тохооч нь өөрөө одоо бид нар бугууг холбож байгаа учраас бугуу гэсэн эффект рүү холбож өгнө шүү дээ. Тэгэхээр энэ дээр бугуу гэдэг ингээд бичиж өгч. Тэгээ энэ дээр ингээд CC19 энэ төр болохоор ингээд шууд өөрөө тухайн ямар нэгэн нэртэй утга байвал ингээд санал болгоч таниад ингээ хоёр дараад нэг оруулчих. Тэгмээд одоо ингээ бугуу гэдгийн англи гэдгийг сонгоод өгч байна гэж байна. Тэгээ бид нар одоо энэ объектуудыг яаж бичихийг чийжилчих юм бол энэ бидний өгсөн нэрнүүд л арт нь ороод явчихна гэсэн үг. За одоо харъя. За мөр хөдлөлөө. Тохоо хөдлөлөө. Бугуу хөдлөлөө. За ингээд болчихж байгаа. Тэгэхдээ энэ дэр яаж юм хэрэг одоо нөгөө нэг үндсэн битүүд маань өөрөө нэг нэгнтэйгээ холбоосон дараагүй байгааз энийг хөдлөхөд цог хөдлөхгүй байгаа зэн. Цог хөдлөхгүй байна. Одоо яах вэ гэхээр нөгөө энгийн холбоос идэг аргынхаа дагуу заагаад өгчнө. Дагнаа гэх. Тэгтэн чи ротейшнуудын зүгээр хилээд өгсөн юм чинь бид нар энийг ингээд хураа авчихна. За одоо яах вэ гэхээр энэ мөрийг энийг дагна. Энийг дагна. Энэ хоёр энийг дагна. За ингээд заагаад өгсөн. Одоо бид нарт яах вэ гэхээр энэ доотлон layer-уудын rotation-ыг ингээд дахиж гаргаж авах шаардлага байхгүй. Бид нарт одоо эндээс зөвхөн энэ layer-ийн одоо бид нар энийг бүр ингээд нуучих болно. Бүр амар болгох ингээд нуучих. За ганцхан layer үлдчихээн тийм. Энэ чинь байгаа шүү дээ. Энэ дээр дараа харчих болно тийм. Энэ layer-ээс бид нар ингээд 3 утган дээр keyframe өгөөд
Нэг 3 утгын дээр keyframe өгөөд тэгээд keyboard-наас бид нар энэ зөвхөн keyframe өгсөн утгуудаа хараад энэ бусад эндэрийг ингээд харахгүй байх юм бол уус гэдээ харчих. Уус гэх. Тэ. Y T Y O гэж байна шүү дээ дээдлэлт. За. Тэрний уу дээр харчих. Тэнгуут ингээд 3 keyframe л харагдана гэсэн үг байна шүү дээ. Одоо ганцхан layer дээрээс бид робот удирдлага гэсэн layer дээрээс роботыг болоо удирдах болчих юм гэсэн үг юм. За ингэх юм бол бидний нөгөө хийж байгаа анимашны юу маань илүү амархан болоод ирчих тийм. Олон layer дээр ажиллахгүй холбоосуудыг шууд үүсгэж явчихна. За одоо нэг юм. Энэ хоёр байгаа тийм. Сарвоо. Хороо гэх юм одоо юу гэх тийм. За энэ хоёрыг. Энэ хоёрын rotation. Одоо энэ дэр нэг гоё юм орж ирэн заяа. За энэ хоёр нь мэдээж хэрэг буугаа дагчиж байгаа шүү дээ. Тэ? Энэ ингээд буугаа дагчиж байгаа. Тэнгууд одоо энэ дэр ерөөсөө бид нар энэ дэр дахиад англ контрол оруулангуудаа энийг ингээд нэрлэлж байна. Энийг гар гэж нэрлэлж заяа. Гар гэж нэрлээд тэгээд одоо энэний ротейшнийг одоо эффектсээ дахиад нэгээд гарыг нэгээд гарын англ руу залгаж өгнө шүү дээ. Хоёуланг нь алт дарлаа. Гарын англ руу. Дахиад энийг алт keyboard-оос алтаа дарж байгаа цаган дээр дарахаар энэ expression бичдэг юм гарч ирж байгаа шүү. Зүгээр дарах юм бол keyframe үүснэ. За, хоёуланг нь дагаад өгчлөө. Яг ижлэх юм руу те. Тэгэхээр яах вэ одоо? Юу болох вэ? Ижил чиглэл хөтөл. Ижил чиглэл хөтөл. Ижил чиглэл. За. Энэ үеэс эхлээд биднэрт баг зэрэг математикийн суурь ойлголтууд одоо тус болно. За яаж тус болох вэ гэхээр ямар ч утгыг эсрэг чиглэлд нь гаргахын тулд математик дээр ямар одоо үйлдэл хийж өгдөө. Сөрөг тэмдэг. Сөрөг тэмдэгтэй болгодог тий. Яг зөв. Тэгвэл яаж ямар ч утгыг сөрөг тэмдэгтэй болгох вэ? За ингэн одоо. Аль нь зөв эргээд аль нь буруу эргэж байгааг нь харъя. За энийг ингээд ийшээ ихсэхэд энийг дотгоч нь эргэж болох юм. Энийг. За яа. Тэгэхээр нийгэмсэндээ одоо робот удирдлага энэ 38 градус гэд эргэжлээ. За энийг 15 градус болгочих. 15 градус. Тэгэхэд одоо энэ байна. За ингээд R дээр нь rotation гаргаж ирэх бид нэр expression бичсэн байгаа учраас энэ улаан харагдаж байгаа. Тэгээд энэ урталд энэ гурвалжин гараад тэмдэг гараад ирсэн. Энэ тэмдгийг доош нь дарангууд бид нэр expression гараад ирсэн. Энийг яг хөглөр хамгийн хойдолт нь од тавиад энэ үржихийг илэрхийлж байгаа шүү. Од тавиад буюу үржих нь хасах 1 гэдэг өгч. Ямар ч тог нэгээр үржүүлэхээр өөрөө гарна те. 5-ыг нэгээр үржүүлвэл 5 л гарна шүү дээ. 4-ийг нэгээр үржүүлвэл 4 л гарна. Тэгээ мэдээч хэрэг утга нь өөрөө гарч явах хэрэгтэй. Гэхдээ хасах 1 болгочихж байгаа учраас утга нь сөрөг гарна гэсэн. Утга нь сөрөг гарна. Үржих нь хасах 1 гэж тавьчихна. Бид нэр бугуун дээр оруулаад өгсөн шүү дээ. Энэ орон дээр. Үржих нь хасах 1 ингээд тавьдаг чинь. Тэгэхээр яг хөө одоо эндээс ирсэн утга нь өөрөө банк тэндээс буюу эндээс гар гэсэн эндээс ийшээ нэг утга ирэхэд энийг эцсийн дүндээ хасах 1-ээр үржүүлээд өчөж гэнэ л гэсэн. Тэгээ сөрөг гараад. Тэгэхээр бид нар одоо нэг хоёр юм дээр удирдлага хийхгүй. За нэг бус юм анууч. Одоо энэ гар гэсэн. За энийг ингээд уугаад арч. Нөгөө юун дээр энэ дээр keyframe үүсгэх учраас дахиад уу. За энийг 0 гэдэг. Одоо энийг хар та. Яаж нэг удирдлаганаас хоёулынгийн авчиж болж штэ. Тийм байна. За ингэх юм бол бидний цаг илүү сайн хэмнэгдэнэ. Илүү комплекс буюу илүү төвөгтэй анимашнуудыг хийхэд маш хялбар болно. За тэгэхээр expression буюу энэ кодчлыг ингэж ойлгож ингэж холбоосуудыг хийх юм бол бид нар нөгөө нэг гар аргаар маш хүндрэлтэй ингэж анимашн хийх юмнуудыг хялбар болгоно. Нэгдүгээрт хоёрдугаарт баг боломжгүй юмнуудыг хүртэл хийн. Ингээд код томьёо ингээд бичээд өгчих юм бол. За жишээлбэл за энэ дээр хэдүүлээ ингээд shape layer үүсгээд shape layer дотор эндээс ингээд нэмчих болно. Ellipse гээд fill гээд за ингээд ийм дугуйг үүсгээд нэмчихлээ. Shape layer энд за аюу сони юм харуулъя даа багш нь. P position гараад ирчих. Position. За sinus гэж мэдэх үү? Сонсчихсэн дээ. За бид нар ингээ ямар нэг юм ингээ дээш тааш хөдөлгөөнд оруулъя. Sinus гэдэг чинь өөрөө тойрог хөдөлгөөн. Тойрог.
тойрог тойрж байгаа тохиолдолд утга ингээд доошоо яваал дээшлээ л байна гэсэн үг. Тэр хэрвээ энийг ингээд бид нар энийг эндээс ийшиг нэг утга гэж бодъё л доо. Энэ 0, энэ 100. Тэгэх юм бол ингээд энийг ингээд ямар нэг юм ингээд тойрж эргэж байгаа тохиолдолд хэрвээ энэний байршлыг нь өөрөө зөвхөн энэ хэвтээд босоод тэнхлэхийн хувьд үзэх юм бол за энд явж яхад ингээд 0 дээр ирчлээ. Энд ингээд дээшгээ нэмэх рүү явлаа. 100-аар ирлээ гэл ингээд за энийг ингээд яг хажуу талаас нь ингээд 3D болгож жагаад яг хажуу талаас нь ингээд харах юм бол нэг юм дээшээ дошоо болоо л харагдана сте. Тэгэхээр синус гэдэг чинь нэг юмний хажуу талаас нь харж байгаа хөдөлгөөнийг нь хэлээд байгаа. Эргэлдэх хөдөлгөөний хажуу талаас нь харж байгааг хэлээд байгаа. Косинус гүнгут нэг юмыг энэ талаас нь харж байгааг хэлээд байгаа. Ингээ өөр талаас нь харсан синус болон косинус гэдэг байгаа байхгүй юу? Тэр бид нар энийг одоо ингээ position дээр нь альта дарж агаад энэ дээр expression-ийн хідэн ийм утгууд байдаг. Энэ дээр жишээлбэл JavaScript mat гэдэг байж байна. JavaScript гэдэг нь яагаад гэж анхлаар энэ бидний нөө transform-ыг position гэдэг байгаа. Энэ чинь өөрөө JavaScript гэдэг юу код багхгүй юу? Кодных нь нэршлэн JavaScript сонсчихсан баг те. Янз янзын нөгөө код бичдэг юунууд байгаа шүү дээ. Кодны хэлүүд байгаа. Энэ болохоор JavaScript гэдэг хэл. За mat-ийг scene утга гэдэг чинь value гэдэг чинь утга багхгүй юу? За тэгэхээр яг үгээр нүнсэндээ бид нэр математик гэдэг функцны синус гэдэг утгыг дуудаад энэ дээр value буюу ямар нэгэн утга өгнө гэж байна. Бид нар утгыг нөхөх хэрэгтэй байхгүй. Утга гэдэг нь болохоор энэ хоёр ч нөхгүй. Энийг түр катлаад авчи. Одоо толгой ч нэрэх ч магадгүй. Би аль болох ойлгомжтой байх үднэс separate image хийлээ шүү. Бид нар x y-ийг ингэж хөтлөх гээд байгаа шүү дээ. Хоёр утга биш, нэг л утгыг. За альта дараад энэ дээр пастэлж. За энэ дээр ямар нэгэн утга байх хэвээр. Яа тэгэхээр эн чинь хөдөлгөөнд орох, цаг орох учраас. Энэ дээр хэдүүлээ ингээд энийг 100 гэж орхиж л доо. Тэгвэл бол яг ийшээгээ 100 пиксел гэх энэ дээр ингээд ирчин. Гэхдээ ямар ч хөдөлгөөн байхгүй. Яа тэгэхээр энэ ингээд цаг гүйхгүй байгаа учраас. Цагийг гүйлгэхийн тулд бид нар энэний оронд time гэдэг чинь. Time гэдэг чинь өөрөө энэ секундыг хийж байгаа шүү дээ. Би нэг өмнө нь хальт хэлчихсэн те. Time үржих нь 100. Яа тэгэхээр 1 секундын дээр ирэхэд time нэг гэдэг утгын дээр энэний оронд орж ирэх байхгүй юу? Тэгэл 2 секундын дээр ирэхэд энэ дээр 2 гэдэг утга ирнэ. 3 секундын дээр ирэхэд энэ дээр 3 гэдэг утга ирнэ. За одоо бүр зүгээр ингээд харчих л та. Түлээ time гэ. Ингээд хараа. Тэгвэл энэ ингээд хөдлөд байгаа. Тэ time чинь өөрөө 1-0 гэдэг ингээд тийм 1 гэсэн утгаар яваад байгаа учраас энийг бид нэр ихсгэх шаардлагатай. Тэгхийн тулд 100-аар үржээд өгч байгаа. Чичрээд энэ тэ. Яаж юм ихлээр бид нар нөгөө цагаа хордлуулж 100 дахин илүү хордлуулж чинь гэсэн үг шүү дээ. Цагаа 100 дахин илүү. Тэгвэл тайм зүгээр хэвээр нь үлдээгээд бид нар эндээс гарч ирсэн утгын үржих нь 100 болгочих. Тэгвэл илүү далаас тавьтал. Бид нар цагаа хорцгаагүй гарч ирсэн утгыг ихсгэж байгаа учраас даад ингээд харъя. За энэ нөгөө нэг энэ After Effects эндээс 0 гэж явж байгаа шүү дээ. 0-оос дээшээ гараад доош гараад байгаа байхгүй. Тэгвэл энийг бүхэлдэн дахиад хаалтан тэгээд хасах нь 500 гэдэг ч. Дээшээ явчих нэмэх нь 500. Юундээ дахиад эндээс гарч ирсэн утган дээр 500 нэмчихэж байгаа байхгүй. 500-аар бид нар доошоо гүйлгэж чинь гэсэн үг шүү дээ. Одоо харъя. Ийм болчихно. За энийг өшөө хордлуулыг бол одоо нөгөө цагаа бид нар үржүүлж өгнө. Цагийг үржих нь 10 ч юм уу. Сонирхолтой байгаа хэвээр. Ийм сонирхолтой хөдөлгөөнүүдийг хийж болно. За энэ бол зүгээр синусийн нэг арга. За синус гэдгийг ойлгоход хэцүү хүмүүст бол айгүй хүндрэлтэй. Одоо нэг юм харъя. Wiggle гэдэг. Wiggle гэдэг нь бас нэг энэ дэр нэг After Effects байдаг том юм. Энэ юу гэхлээр чижиргээ гэсэн. 50 гэсэн чижиргээ. За энэ яагаад энэ ийшээ ингэж чижирээд байна? X дээр байсан шүү. X дээр өгсөн учраас X-ийн хэлгэн дээр л энэ утгыг ирүүлээд байна гэсэн үг шүү дээ. За энэ 50 гэдэг нь болохоор за багш нь энийг заримдаа ингэ солих гээд байдаг шүү. 50 гэдэг утга нь болохоор amplitude буюу хүч хэр их хэдэн пикселтэйгээр ингэж хөдлөх вэ гэж байгаа. Энийг хэдүүлээ ингэ 500 болгочих.
1000 болгох ч идэх л. Тэгэхээр яг багшин солилцсон байна. Заримдаа ингээд анзуурах гэдэг. За энийг ингээд 500 5000 болгоч. Хойдлын амлтууд уртлынх нь болохоор decay буюу ойлт. Энэ нь болохоор секундэд хэдэн удаа чичирхий хэлж байгаа. Эхнийх нь. Секундэд хэдэн удаа чичирхий хэлж байгаа. Багшны байнга ашиглахгүй болохоор ингээд жоохон солих гэдэг. Секундэд хэдэн удаа? Секундэд 50 биш 5 удаа гэж. 5 удаа. Тэгэх юм бол секундэд 5 удаа ярина. 5 удаа чичрэхтэй 5000 пикселийн ингээд янз бүр нөлөөтэйгээр чичрэнэ гэсэн. Заримдаа хамгийн макстай 5000 хүрэн, заримдаа 1000 хүрэн, заримдаа 2500 хүрэн гэдэг ч юм уу те. Тэгтээ секундэд 5 удаа. За 5000 жоохон багасгах янаарэ хэлчихлээ. За. Одоо 1000-аас 1000 орно гэж чичрээд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ төвчд тавьж байгаа. Бидний нөгөө composition чинь 1920 учраас ийшээ 1000 явахаар ийшээ даваад байгаа байхгүй. 1920-ийн комп чинь ийшээ олдон авчирч байгаа бол бид нэр 500-500-ийн хооронд байж гарахгүй ч юм уу. Гэж чичрээд янз бүр. Гэхдээ энэ чинь рандом буюу санамсаргүй байдлын утгаахгүй. Бид нэр секундэд нэг л удаа чичрэн болгох ч. Гэхдээ 500-аар янз бүр. Тэгэхээр араа эндээс секундэд 1 гэл ирэхэд нэг л удаа ийшилж байна. Тэгээ 2 ирэхэд 2 дахь өөр тийшээ. 3 ирэхэд 3 дахь дахиад нэг өөр тийшээ. Ингээд. За тэгвэл энийг ингээд катлж аваад spread dimension биш болгочих. Тэгээд алтарч байгаа нэрхэж. Тэгвэл яг x, y аль тэнхлэг дээр нь чичиргээ орно гэсэн үг. Хаашаа ч хамаагүй хөдлөн. Иймэрхүү юм чичиргээтэй хөдөлгөөнүүдийг бид нэр аргагүй. Иймэрхүү юм чичиргээтэй хөдөлгөөнүүдийг ингээд хийхэд заавал нөгөө бид нар keyframe үүсгэж байх шаардлагагүй байхгүй юу? Ингээл баахын зурх болно шүү дээ энэ чинь те ингээд айгүй төвхтэй ангар олон keyframe үүсгэж байгаа л энийг нэг ийш нэг гэл. Тэгээ айгүй тэр жоохон сонирн болчвол энийг яаж яах вэ гэл те. За зүгээр нөрхийгээл өөр газар өөр хөдөлгөөнтэй юм хиймээр байдаг. Тэгтэл энийг ингээл баахан хувлал ингээд 50 чинь ингээл яг ижлэх хөдлөн шүү дээ. Тэгэхэд энэ бол юу яахгүй. Одоо ингээд хувлах болгон дээр өөр утгаар өөр чичирнэ ингээд. Дахиад ингээд боллоо. Яг ижлэх биш гэсэн. Хэрвээ яг ижлэх юм шиг санагдаад байвал энийг нэг одоо ингээл нэгэн дээр нь 51 болгоол те. Ингээд өгчих байхгүй. За иймэрхүү. Иймэрхүү байдлаар бид нэр expression дээр ийм холбоос үүсгэх болон янз бүрийн кодчлуулыг оруулж өгч болно. Тэгээ энэ кодчлууд эднэрийн талаар нэг бүрчлэн болвол энэ курс хичээлдэр бол үзэхгүй. Энэ курс хичээлдэр бол бид нэр After Effects-ийн ерөнхий суурь үндсүүдийг ойлгоод яаж анимашн хийх холбоосуудын талаар үзэх учраас нэг бүрчлэн бүгдийг нь бол үзэхгүй. Хүсвэл дараагийн нөгөө гүнзгий шатны хичээлдэр бид нэр энэ After Effects-ийн бүх утгуудын талаар үзэн заяа. Хүсвэл тэрэн дээрээс орж ирж болно шүү. Гэхдээ энэ бид нар одоо 3 дахь 7 ингээд дуусч штэ. Шинэ хоёр юу хараадах юм? 5 дахь 7 хоногийн төгсгөлд expression-ы талаар бас нэлээд юм үзнэ. Суурьуудыг үзнэ. Expression-уудын ямар төрлийн утга байдгийг. За жишээлбэл нэг position гэхэд энэ чинь өөр утга. Angle гэхэд энэ чинь өөр утга гэж ярьж штэ. Энэ чинь градусын утга. Тэгэхээр өөрө position чинь ингээд x y гэх юм бол хоёр утгатай болчихно гэдэг ч юм уу. Тэгвэл яаж энэ хоёр утгыг тус нь бид нар энэ wiggle-ээр удирдах уу? Тэгээд дээрэс нь удирдлага үүсгэж хагаад бид нар энэ wiggle-ийн доторх тоонуудыг эндээс өөрчилж өгдөг асуулгаж болно. Тэгээд цагийн турш заримдаа ингээд баг чичирж ийснэ, ийшээ явснаа их чичирдэг болно гэж гэдэг юм уу те. Тэгэж ингэж бас wiggle-ийнхаа энэ дотор байгаа энэ тоонуудыг keyframe өгч болох байхгүй юу? Гэхмэчлэн энэ талаар бид нар сая бүхний хэд дэх 7 хоног дээр үлээ. 5 дахь 7 хоногийн 5 дахь 7 хоног дээр үүсгэх юм ба шүү. За. За өнөөдрийн хичээл болохоор гол зүйл нь болохоор энэ удирдлагыг ингэж үүсгэж болно. Удирдлагыг ингэж үүсгэж болно гэдгийг л хэлж өгөх гээд байгаа юм. Одоо бол эндээс ингээ гар гисэн ганцхан удирдлагаар нэг удирдан те. Ингээ авчаад. Одоо ингээ ерөөс нэг л юм леер дээр ингээл ажиллаж авчих гэсэн үг байхгүй юу? Ингээд. Амар болж байна. Бүр юм санагдаж байна. За тэгвэл нөгөө нэг ийм юм хийгэрээ. Ийм хийвэл гоё заяа. За энэ ингээ хөдөлж чинь тийм ээ. Энэ ийшээ хөдлөлөө. Энэ ингээд гут мөр
За мөр гэсэн дээр бид нөгөө энийгээ гаргаж ирээд энийг easy болгоч та. Easy. Эдрийг нэг жоохон орчуулж. Иймэрхүү анимашн хийхлээр нөгөө юу яваад энэ ажлын халбараа ингээд бас эвтэйхэн болгочвол ер нь зүгээр дээ. Ингээд хийвэл энэ дээр нөгөө ингээ утгууд илүү томор гарч ирдэг байхгүй юу? Их утга гарч ирнэ гэсэн. Мөр хөдлөөр хийвчвэл. За тэгээд зөвхөн дээр штэ. Энэ хөдөлгөөн штэ энэ чинь. Энэ хөдөлгөөн. Энэ хөдөлгөөний шин татаад ингээд энэ дээр дахиад нэг энэ дээр keyframe өгөөд энийг overshoot гэж нэрлэдэг энийг ингэж. За энэ толгой ирэхин тулд хэдүүлээ энэ keyframe-уудыг төр зур устгах чи за энэ keyframe-уудыг энэ чинь value graph штэ. Тэн дээр ирээ гацаад ингээ гацаа зогсож байгааз харж байна. Ингээд зогслоо. Тэгэхээр ингэдэг байхгүй. Дараагийн энэ утгыг энтэй хамтаарай. Так гэдэг ийшээ явж байгаа учраас эндээс энэ дээр анимашн ирээд ингэснэ. Энэ дэрийг ингэ сонгоод нэг easy гэд яаж юм? Жохон яаж боттой хөдөлж явах шиг, галс садалж явах шиг. Динамик гэхгүй юм чинь. Динамик нэрлэлтэн тэгснэ. Энэ нөхрийг дахиад энэ дээр ирээд гацаад гэхэд энэ нөхрийг дахиад эндээс за тийм хот одоо ингэ чинь робот өдөрлөг нэгэнтэй л бид нар энэ экспрешн дээр өдөрлөг оруулж өгч байгаа юм бол энэ нуул ч өөр юм штэ. Нуул энэ ихгүй. Тэ? Нуулаа авчиж энэ дээр төхөрлж өгөөд энэ дээр тавьж өгөөд леерүүдээ гаргаж ирж хагаад энэ леер тэ? Энэ леерээ робот өдөрлөг рүү холбоотгоч. Ойлгож байгаа зү тэ? Тэгэх юм бол робот өдөрлөг хөдлөхөд энэ цуг хөдлөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бидэрт одоо бүр хэрэггүй болж байна гэсэн үг шүү дээ. За. Одоо энэ дээр робот өдөрлөгийн P position-ыг гаргаад ирчихин дэс. Тэгэхээр энэ арай энэ арай их байна. Энэ тохооных хасах 3 ч юм уу.
Иймэрхүү байдлаар. За тэгэн гутаа одоо энэ ийшээ явлаа. Position эндээс ийшээ явлаа. Энд ирэхэд дахиад яах вэ? Хаагаа нүгэл. Copy-длаа. Paste. За иймэрхүү. За тэгснэ энэ зогссноо. Би шийдлээ л доо. Ийшээ ингэдэг ч юм. За. За мэдээж хэрэг дахиад л нөгөө дөрөвнийх шиг юм болно те. Ингээд тэн дээр нь ингэж ич. Дээшээ явж байгаа юм чинь доошоо яваад буцаад гисэн гэсэн. За иймэрхүү байдлаар. За ингэж ерөөхдөө бол юу яах нь вэ? Динамик гэдэг оруулж өгнө. Ингэх юм бол одоо нөгөө анимашнууд нь бүр сонирхолтой болоод ирнэ. Тэгээ хийж байгаа гүйцэтгэл маань илүү гоё болоод ирнэ. Хүмүүст үзэхэд сонирхол төрнө. Ямар сонин гоё хөдөлт юм бэ яг жиг юм шиг гэх тээ. Ингээ барьж авч явахдаа ингээ гацаж мацаад гэснээр ингээ ундгаж гэх тээ. Сонирхолтой зүйлсүүд оруулж болно шүү дээ. Энэ чинь яг ийм зохиомж янз янзын юм өгүүлж байгаа юм чинь. За иймэрхүү байна. Тэгээд экспирэшнүүдээр ингээд удирдлага хийгээд бид ингээд нэг л леерээс бүх юмыг удирдах боломжтой болно. Ингэж ерөөхдөө бол хүүхлийн киноны янз бүрийн гар хөл мөчн төр зангидаа талхууж малхуулаад тэгээ нэг ингээд глобал ерөнхий удирдлага гэдэг ингээд биеийг ингээд гүйлгэхэд ингээд алхааг нь доор нь алхаж байгаа хөдөлгөөнүүдийг хийчин гутаа ерөнхий энэ удирдлага гэдгээр бид энийг ингээд ийшин чирээ явчихгоч алхаж байгаа юм шиг тэр харуулчихдаг байхгүй юу? Тиймэрхүү байдлуудаар ерөөхдөө энэ зэн дүрслэлүүдийг бол ингээд хийж гаргаж авч болно гэсэн үг. За тэгээд Illustrator мэддэг бол энэ дүрслүүдийг Illustrator дээр зураад ороод ирэх юм бол гоё. Эсвэл Illustrator-ын дээр ажилтг хүнээр магадгүй компанид ажиллаж байгаа бол дизайнераар зураад оруулж ирээд хөдөлгөөн анимашнууд хийгдэнэ. Эсвэл бэлэн ороод ирсэн файлыг хийгдсэн файлыг оруулж ирээд хийж болно. Аль эсвэл бид эндээс эдрийг зүгээр дүрс үсгээ хийсэн ч болно шүү дээ. Тийм эндээс shape layer гэл ингээл том жижиг дүрснүүд нэг бид нэр дүрсний талаар үзсэн шүү. Энд дээр ингээ групп үсгээд ингээ хичнээн дүрс үсгэж болж байсан тийм. Тэрийгээ санаад энийг яг дүүрэлгээд авсан хийж болно шүү. Энтэй төстэй энэ төр юмнуудыг. Тэгээ ямар ч зохиомж ямар ч сцен үүсгээд энийг ингээд янз бүрийн удирдлаганд оруулчих юм бол бид нэр дараа нь маш гоё хөдөлгөхөд амар олгоо. Тэгээ тэрийгээ ингээд иймэрхүү юуны аргаар анимашнгаа сонирхолтой болох аргаар ингээд хөдөлгөөд ингээд явуучих юм бол их зүгээр. Холбоосуудаа хийсэн багт кипрем ажил байгаа шүү дээ тийм. Кипрем сонирхолтой юм. Яг кипрем чи өөрөөсөө багш нар энэ дээр нэг ийм юм ярьлаа шүү дээ. Энэ дээр зүгээр ингээд юун дээр нь утган дээр нь чинь value graph шүү. Speed graph биш шүү. Speed graph шондоо хурдных чинь хурдан яваад удаашраад. Value graph бол энэ утга нь ингээд дээш явж байна доошлоо ингээд яг нэг юм ингээд зөксдөг шүү дээ бүм. Тэрнтэй адилхан чинь динамик учраас яг л адилхан шүү дээ бүх юмнэр. Ингээд ойгоо ингээд зөксөж байна гэсэн. За иймэрхүү байна. Тэгээд за баярлалаа. За тэгвэл ингээд өнөөдөр хичээлээ дуусгая. За ингээд дараагийн хичээл хүртэл тур баяр та.